Хөнхө тэнгэрийн доор мянган хавар Монголын сайхан оронд жил дэлгэрэ. Цагийн сайхан зуны хинд газрын сайхан хангайн нуруунд хөхөөшөө уйхнаа донгодох үес энэ хүү дэлхий юутай тааламжтай. Өвөл хавар зун намар дөрвөн үлрэл уулус нар сартай нөхөрлөн хүмбэр өтгсий үдэж нялхсыг угтан мянган жил өчүүхэнж чөлөө завгүй. Миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Шинжлэгдсэн Монгол орноо хөхөн намын огторгойгаас харцгаая. Үеийн үед хувираагүй байгалыг ардын хувьсгалын 50 жилд ингэж бид чимсэн. Тэнгэрээс их нутаг анхаарахтал тэнхээгийн бид мэддэг. Тал хөндийн ханагра чэжинд эрдэнийн шигтгэе шиг яриаж байгаа үйлдвэр уурхай барилгууд байгалаас бусдын цөм шинээр бой болсон юм. Эх орны халуун зүрх Улаанбаатар хот. Энд манай хөгжил бадралын дээж бүхэн төвлөрчээ. Зочин гийчин, эрдэмтэн жуулчин, хань нөхөд, хэлбэрийн хүмүүс нисэх онгоц галт тэрэг суудлын машинаар улаалан манайд тавтай морилин сааддаг. Дэлхийн 50 гаруй оронтой дипломат харилцаатай манай оронд зочин тасардгүй билээ. Хаа хүртэл цурайтай хатан туулын иргэнд хамаг олны нийслэл Улаанбаатар ордотой. Халах Монгол орн минь дархан Баатар орноо. Тавин жилийн өмнө давхар байшин суудлын дэрэг 2 ховрын тоонд орж байсан манай нийслэлийн одоогийн зүс царай энэ байна. Сохватрын талбай хувьсгалын 50 жилийн турш манай байгуулсан түүхэн ялалт бүхнийг энд алдаршуулсаар ирсэн билээ. Ардын хувьсгалын ялалтыг тунхаглаж байх цагийг хэргэн саная. Их хүрээ Очин ертөнцийн норхой ийм өргөөг ардын засаг хүлээж авсан юм. Харшар фьядлууд хамжилт ардын нуруун дээр сандайлж зөйлвөрээр дарлаж байлаа. Монгол хүлэгч харин худалдаачид манай ард түмнийг тонож Хятад, Орос, Америк, Германи, Австри худалдаачид их орны минь цөлбөн хоослож өр авалгын хар улсоор торлож байлаа. Зөвхөн Хятадын пүүснүүд бидэнд тэр үеийн ханшаар 10 сая рублийн өр тулгаж байлаа.
Шарын шашнын дарлагчинг харин дүрмгийлэгчдийн дуулууртай зарцвалж номхон хүлцэнгүй. Монхог харанхуйн харгис номлоор хүн ардимань хордуулж байлаа. Гурвын нэг нь дуган долбогтой. Зоогийн нэг нь дутуу бичигтэй. Ламд бүхнээ даатгаж сүмд хамгаан өргөн. Аваахай урцын дундаас амьд бурхан гэгдсэн богд гэгэний ордон гагцаар ялгарн дүнхийж байлаа. Шашин төрийн эзэн богд хаан болон харшар фядлуудын хязгааргүй говчуур ядуу ардын нүцгэн мөрөн дээр хорсол тая бууж байлаа. Эгэл ардууд үлбэрч боо утган өвчин зовлон үхэл өнчрөлд эргэж байлаа. Аравндол дугаар зууны Манжин эзэн хаан Кансягаас ихэлсэн Манжи хятадын колонийн дарлал Монгол түмнийг шаналган зовоосоор 20 дугаар зууны 20-ад оны милитарист шүүшүү жанг хүртэл 100 жил үргэлжиллээ. Гэвч цаг цагаараа байсангүй Авгай хилийн намын удирдсан Октябрийн хувьсгалаар шиний ертөнцөд төрж аянгийн сүртэл сүрэн дэвэн дэлхийгээр түгэн нэжиглээ. Мажар улс хувьсгал гарлаа. Германд хувьсгалт хөдөлгөөн өрнөлөө. Октябрийн ялгуусан сүрэ Цэрвүү холын Монгол нутагт сонсогдлоо. Малчин монголчуудын үндэсний хийгээд ангийн ухамсар сэргэж эх орны хон эрхчлөө тусгаар тогтнолын тэмцэл өндийн бослоо. Нийслэл хүрээний бөглүү зилүүд өнцөгт хувьсгалын үзэл санаа дэлгэрч эхэллээ. Нууц бүлэгмүүд үүслээ. Нэг бүлэгтэн дамжны Сүхбаатар, нөгөөд нь Хордогийн Чөвсөн нар ажиллаж байлаа. Бодлоггүй хоёр бүлэг хувьсгалт нэг байгууллагад нэгдсэн юм. Оросын хувьсгалч үзэлтэн Кучеренко, Имаржевский, Севегетаров нартай манай хувьсгалчид хоёр дотн нөхөрлөж билээ. Октябрийн хувьсгал олон улсын коммунист хөдөлгөөнтэй Монголын хувьсгалчид нэгт холбоо тогтоолоо. Коминтерний төлөөлөгч Шумяцкийтэй Сүхбаатар Эрхүү хотод уулзсан юм. Эрхүү хотноо Монголын үнийн сонин анх билэгдэн гарч ард ангийн хөдөлгөөнд хувьсгал тухамсар суулгахад их үүргийг гүйцэтгэлээ. Архиагт хотод Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид ардын намын анх дугаарыг хурлыг 1921 оны 3 дугаар сарын 1-нд зарлан хуралдуулж Монгол ардын хувьсгалт намыг эмхлэн байгуулж улс төрийн мөрийн хөтөлбөрийг баталлаа. Намаас зэвсэгт бослогод бэлтгэх явцад партизан отрядыг бүрдүүлэн ардын журамт цэргийг байгууллаа. Ардын журамт цэргийн жанжинаар манай үндэсний баатар Сүхбаатар томилогдөжээ. Ардын журамт цэргийн дэд жанжин Хордогийн Чойвсон. Сайхны даваанд ардын партизан цэргүүд цугларч хувьсгалын ууган тулалдаанд бэлтгэлээ. Сэлингийг үерлэн давшилтанд саадуулахаас өмнө Алтангийн хүндээс журамт цэргийн гаргаж ханын хүндэд барилуулах мэрэгэн төлөвлөгөөг жанжин Сүхбаатар хийжээ. Ардын журамт цэргийн анхны дөрвөн хороог онцэг Цэрэн дөрж Асватар Базар саднар даргалж байлаа. Тагар давуу хятад амин цэргүүдийг эрэлхэг ширүүн дайралтаар бутнэр гэж шивэ хяхтыг чөлөөллөө. Улаан тугаман дуусан ардын журамт цэрэг эх орны тусгаар тогтнол эрхэг чөлөөний хэргийн ууган ялалтыг байгууллаа. Дайчингийн тугин дор тэд нар хувьсгалын агуй хичлүүлэх тэмцэл мордсон юм. Ардын хувьсгалын анхны буудлага үйлдсэн дурсгалт зэвсэг. Зол жаргалын маань үдэгнээсэн хувьсгалт тулалдан болж өнгөрсөн шивэ хягт манай ард түмний түүхийн эрхэм нандин дурсгалт газар билээ.
ардын журамт цэцэрэхтэй явж байсан Дайчин Ирсийн нэг партизан гомбожов шивэх актыг авсан тухай Монгол зөвлөлтийн зохиолчдод ярьж байна. Партизан Ёндон Жамц ардын журамт цэцэрэг манай ард түмэнд туслахаар ирсэн улаан армийн ангуудтай хүч хамтран байлдаж цагаантны дэрэмчдийг нэргээд Жанжин Сүхбаатарын удирдлагаар нийслэлийн хүрээний зүгтэлсэн 1921 оны 100 цагийг дурсан ярьж байна. Ардын хөвсгөлийн хүчит цохилтонд феодалын засаг нуран унлаа. Улс төрийн засгийн эрх хөдөлмөрчдөд шилжилээ. Богд гэгэнийг төрийн хэрэгээс зайлуулж шашин төрийг тусгаарлаа. Төрийн тамгыг ард түмэн өөрөө барьлаа. Дотоод гадаадын дарангуйлагчдыг нуруунд дээрээс сэгсрэн хайж ард түмэн эрхийг чөлөөгөн олж улс орон тусгаар тогтнолоо. Ямар замаар ирээдүйг дөрхөв манай хөвсгөлчдийн асуудлыг мэрэгнэр шийдлээ. Коминтерны 2 дугаар хурал дээр Ленин хоцрогдмол орнууд тэргүүний орнуудын пролетар нарын тусламжтайгаар капиталист хөгжлийн шатыг алгасан коммунизмд шилжин орж чадна гэж заасныг манай нам хөвсгөлчд үйл ажиллагаанд мөрдлөг болгожээ. Нийгмийн дэвшлийн замаар амжилттай замнах баталгаа нь Октябрийн оронтой байгуулсан наримтлаг гэж монголчууд бид бат итгэсэн юм. Иймээс 1921 оны намар хоёр орны хооронд наримтлын харилцаа тогтоохоор ардын засгийн төлөөлөгчид Москваг зоржээ. Их Ленин манай төлөөлөгчдөд гүн анхаарал халамж тавьсан юм. Ардын комиссариатын баг зөвлөлийн даргад Монголын засгийн газартай байгуулах хэлэлцээрийг өнөөдөр багтааж хянан үзхийг танд даалгана уу гэж надад нөхөр Литвинов хичээнгүйлэн хүслээ. Хариу бичээрэй. Коммунист ёсоор мэдчилсэн Ленин. Гадаад хэргийн ардын комиссариатын жижиг харшинд хийсэн хэлэлцээр харилцсан ойлгох найрсаг байдалд болжээ. Манай төлөөлөгчдийн ноён нуруу нүнэндээ Сүхбаатар байлаа. 1921 оны 11-р сарын 5-нд Монгол зөвлөлтийн хооронд наримтлалт харилцаа тогтоох тухай түүхэд хэлэлцээрт гарын үс үзүүлээ. Энэ бол ахад үгийн чин үнэн чи эрэгтэгч анхны хэлэлцээр байсан юм. Чин зэрэгт Сүхбаатарын гарын үсэг энэ хэлэлцээрт мөнхөжин үлдлээ. Мөн тэр дурсгалт өдөр сууд Ленин манай төлөөлөгчийг Кремльд хүлээн авч уулзлаа. Ленин багш манай хөгжлийн хэтийн төлөвийн тухай ярьжээ. Манай төлөөлөгчдөд үүнээс хойш бидний Орос, Монгол хоёр улсын хуваарь зэрэгэлдээ улсын адил, нөхрийн хуваарь бол ахад дүүгийн адил наримдан явбал зохино гэж их Ленин загсан билээ. Москвагаас алс орших их нутгийн зүг хөлийг энэ жолоод эргүүллээ. Аавгай Ленин захиж хэлсэн үг мэрэгэн сургаалыг урт замын туршид дамжны Сүхбаатар бишрэн бодсоор явлаа. Хөлсгөлийг цаашид үнзгэрүүлэх, намыг бэхжүүлэх, аж ахуйн шин хөвшлийг бий болгох, хоршоолох, хийх ажил явах зам тодорхой. Монгол орнд эрх чөлөөтэй аз жаргалтай нийгмийн суурийн чулуу тавигдж эхэлсэн юм. Хамжилгын харилцааг халж феодалын эрх мэдэл хэрэгэм зэргийг эвдэж газрыг улсын болгон гадаадын худалдаачид мөнгө хүлэгчдэд төлөхрийг хүчингү болголоо. Улс төрийн хэрэг явдлыг эрхлэн явуулахын тулд бичиг үсэгт суралцахаар ард нийтээр шамдлаа. Юм бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Анхны сургууль, анхны хоршоо, зөвлөлтөөс ирсэн бараа. Анхны эмнэлэг, анхны орос эмч, Ленин амлсан тусламжийн төрүүч, Монголын ард түмэн зөвлөлтөөс ирсэн ууган эмч Шастинг мартдаггүй юм. Одоо Улаанбаатарт Шастны нэрмж тэмэлгийн газар бий. Хойсголын үйл хэргийн төлөө өдөр цаггүй тэмцэн явсаар Сүхбаатар эдэр насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Гэвч түүний үйлсийг ханигтэн залган үргэлжлүүллээ. Хөдөлмөрчин ардууд ноёлох анги боллоо. Бүгд наримдах бүрэн эрхэт Монгол ард улсаан тунхаглалаа. Анх дугаар үндсэн хуулийн зохион баталж хөдөлмөрчдийн ардчилсан эрх чөлөөг хууль ёсоор баттгалаа. Намын 3 дугаар хурлаас их орны хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж капиталист биш хөгжлийн замаар цаашид давчих чигийг заалаа. Ажилдвэр ажилчин ангийн аль нь ч үгүй орныг хуучин нийгмээс ардын засаг хүлээж авлаа.
нүүрсээ хүр зэрвхэн. Арис ширээ гараар илтэн. Тэрмээ илжгээр эргүүлэн. Малчид байгалийн эрхэнд байлаа. Худалдаа жинтэвэр мөнгөлөгчдийн гараа салаагүй хэвээр мөнгөний оронд хонь, цай, хадаг, гадаадын найдваргүй валют, голооз мөнгө гүйдэг байлаа. 1925 онд алтан баталгаатай мөнгөн тэмдэгтээ бий болголоо. Ардын засгийн гарт үндэсний мөнгөн тэмдэгт бий болсон нь улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг байлаа. Гаруй илдвэр хөгжиж эхэллээ. Хоршоолын энгийн хэлбэр нөхөрлөөс аж ахуйн шинэ хэвшил дүүслээ. Сэтгэл дүүлээ багтах шинэ ертөнцийг нүдний өмнө нээгдүүлэгч нүүдлийн кино урлаг бий боллоо. Сонсоогүйг сонсгогч бас нэг шидэтэн радио бий боллоо. Малчны ажимдрал шинэ багаж нэвтрлээ. Модон анжис жотууны халагдах цаг нэржээ. Анхны трактор. Үлгэрийн хүчтэн шиг санагддаг байлаа. Хамжилгын иргэшээлээс малчин ард салж, мал сүргийн өсөх хүржих болзол бүрэлдлээ. Мал эмнэлгийн салбар эмч нарын тоо улам бүр нэмэгдэж, мал аж ахуйг шинжилх ухааны аргаар эрхлэн явуулахын их усвар нь тавигдлаа. Буудан майнэмэгзэм улиран мартагдаж, боловсон эмнэлэг хүн ардын эрүүлэнхийн манаанд зогслоо. Төвсөрөнгуудад эхний лхсыг арчлан хамгаалах газрууд олноороо бий болж, хүн амыг эрүүлжүүлэх ажлыг ардын засаг онцлон анхаарлаа. Сурах боловсрохын зам улам бүр өргөн болж, ард түмний оюун санааны чадал нээгдэх боллоо. Бэчиг үсэг үл мэдих явдлыг бүх нийтээр халах өргөн хөдөлгөөн гарлаа. Багчул өдөр ном сурч, томчул орон сургуульд орцгоолоо. Гаруй илдвэр механикжиж эхэллээ. Тойпоны завод, модны завод гэгчлийн үйлдвэрүүд байгуулагдаж, нүүрс шаардах боллоо. Улаанбаатарт төмөрийн завод, цахилгаан станц баригдлаа. Мэргэжилтэй ажилчид олширч тэдний нэр улс даяар сонсогдох болсон юм. 30-аад оны дундуур зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар манай данхны үйлдвэрийн комбинат байгуулагдлаа.
Хувьсгалынхан ардчилсан шатны зорилтыг нам ард түмэн нэр төртэй биелүүлж, Малажихуу үйлдвэрт шин салбаруудын их сурыг тавьж 1940 онтой залгадаа. 1940 оны хавар Монгол ардын хувьсгал намын 10 дугаарыг хурал боллоо. Хувьсгалын ардчилсан шатанд улс ардын аж ахуйн командлах хүндрэлгүүд улсын мэдэлд төвлөрч, ардын ардчилсан байгууллагын эдийн засгийн бааз зур тогтлоо. Энэ тухай маршал Шерилсон намын төв хорооны тайланд дэлгэрэнгүй илтгэжээ. Намын 10 дугаарыг хурлаасны хөр Юмжаагийн зэдэн балыг намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгодоо. Монгол улс капиталист үж хөгжлийн зам дэргэлдгүй зогсож чадлаа гэж намын 10 дугаарыг хурал дүгнэлээ. Хурлаар батлагдсан намын шинэ програмд тус оронд социализмын үндсийг байгуулах зорилтыг тодорхойлж өглөө. Улсын 8 дугаарыг хурлаар батлагдсан 2 дугаар үндсэн хуульд хувьсгалын ардчилсан шатны явуулалт амжилтыг баттган тэмдэглэжээ. Японы милитаристууд манай их орны тус гар тогтнолд зам хийлж, энхийн хөгжилд маань саад болж байлаа. Хэрвээ Япон бүгд наримдах Монгол ард улсад халдан довтлоо бол 1921 онд тусалсан шигэ Монгол улсад туслах болно гэж зөвлөлт холбоот улсын засгийн газар мэдээллээ. Энэ бүхнийг хайхахгүйгээр Япончууд зэвсгээ хангинуулсаар л байлаа. Халқын голоор Японы төрөмгийчүүд манай орны дархан хэлэх згарыг зөрчсөн юм. Монгол ардын зэрэг зөвлөлтийн улаан аримтай хамтран дайснан дарж, дархан алдраа мандууллаа. Халқын голын тулалдаан бэхжсэн дайчин хурлал маань зөвлөлтийн аав гайх их орны дан дулам салшгүй батаргааг нэрлээ. Дэлхийн 2 дугаар дан манай нутгаас алс болж байлаа. Гэвч манай ард түмэн шалгарсан хань хөр зөвлөлтийн ард түмэн тохиолдсон хүнд шалгалтыг өөртөжирсний адил үзсэн. Их орны дайны анхны өдрөөс эхлэн манай засгийн газар зөвлөлтийн ард түмэн чадах чинээхийн тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдгдсэнийг бүх ард түмэн халуунаар дэмжсэн. Сэкватрын гэргийн нам олон нийтийн зүтгэлтэн янжма фронтод билег тусламж хуримтлуулах эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг удирдах байлаа. Агад зөвлөлтийн ард түмний ялалтанд монголчууд юугаанч хайрлахгүй тусалж байсан юм. Агас саягаар шилдэг сайн актмордыг фронтод илгээсэн юм. Дайн хийсэн төрүүчийн 20 сарын дотор галт тэрэгний 8 том цуваа билег тусламжийн зүйлийг фронтод илгээжээ. Монголын ард түмэн хөрөнгө зөвлөлөн хувьсгалт Монгол танкын цуваа Монгол ард гэдэг нисэх эскадрилийг байгуулж зөвлөлтийн улаан аримд бэлгээсэн. Нам засгийн төлөөлөгчд ард түмний хэм билег тусламжийг фронтод хүргэн өгч байлаа. Европ дахь дайны голомтыг устгахад Монгол түмний сэтгэл санаа эд материалын хувь нэмэр ингэж оролцсон билээ. Дорн зүгдэх дайны голомт Японы милитаристуудад зөвлөлт холбоот улс дайн зарлаа. Манай улс холбоотныхан үргийг үнэнчээр биелүүлж Японд бас дайн зарлаа. Монголын арим хүндэх хэцүү нөхцөл дундуур урагшаан давшиж их хянганы хуйгалсан бөхлөлтийг давсан юм. Энэ дайм болоо зөв хэргийг хамгаалан тэмцсэн шудраг дайм байлаа. Бид Японы талхинд шаналж байсан зүүн хойд хятад өвөр Монголын хөдөлмөрчдийг чөлөөлж дэлхийн дайны нэг аюултай голомтыг дарахад идэвхтэй оролцлоо. Агад армийн хүчит цагт авч Японы милитаристууд ялагдлан хүлээж бууж өглөө.
Миссури гэдэг улсын онгоцон дээр Япон өгдөөг бууж өгснөө хүлээж гарын сүзурлаа. Энэ ялалтанд Монгол ардын аримын нэмэр орсон юм. Улаан талбай, Сүхбаатарын талбай хоёрт болсон дайчин ялалтын ёслолын буудлага ах トゥ хоёр орны хамтын ялалтын бэлэг тэмдэг боллоо. Дайн урагшаа давших манай хөгжлийг саатуулсан боловч зогсоосонгүй. Эх орон нам засга ард нийтээр тойрон нэгтэрч хүнд шалгалтыг нэр төртэй даван тууллаа. Дайны дараа бүтээн босголт энх хөдөлмөрийн үлэмжих идэвх манай уудам их орон даяар өрнөлөө. Ажилчин албан хаагч намтрын удирдагчид хэн боловч энхийн их хөдөлмөрт ганц шимлэн гарлаа. 1949 онд эх орны умраас өмнөний хүртэл төмөр зам тавигдж ашиглалтанд орлоо. Энэ зам ах トゥ зөвлөлт толгойд улсын халуун тусламжаар бүтэжээ. Хөдөөгийн уул талаар соёл түгэж социалист хоршоолын замд ардын аж ахуйнууд аажмаар орлоо. Мал хариулах, өвс хадах, хашаа сарвч барих, малын ашиг шимийг боловсруулахад малчид хүч хөдөлмөрөө нэгтгэж, хамтын хүчний амт шимтгийг улам бүр мэдэрсээр байлаа. Манай орны энд тэндээ ардын үйлдвэрлэлийн нэгдлүүд байгуулагдаж, өсч өндийсээр байлаа. Тэдгэрийн ууган нэг нь алдарт партизан тогтохын байгуулсан партизаны нэгдэл юм. Энэ нэгдэл тохилог хоршоо дэлгүүр, сургууль, улаан булантай болж, аж ахуй гам богино хугацаанд өөдөн таджээ. Тавиад оны дундаас эхлэн хоршоолын хөдөлгөөн бүх нийтийг хамарчээ. 1935 онд хөдөө аж ахуйн нэгдэл ганц байсан бол 165 болж 1955 онд нэгдэлчдийн улсын анх дугаар зөвлөгөөнөөр нэгдлийн үлгэрчилсэн дүрэн батллаа. 1959 онд хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах намын зорилт дүүрэн биелэж, Ленин хоршоолын сургаал хэрэгжиж, манай оронд байсан эдийн засгийн олон хөвшил ариллаа. Энэ нь ач холбогдлорон ардын хөвсгөлтэй тэмцэх чухал үйл явдал байлаа. Хоёр дугаар үндсэн хуулиас 3 дахь хүртэл 20 жил өнгөрлөө. Энэ хооронд манай хооронд хөгжил дэвшлийн том өсрэлт болсон юм. Манай хорны зүс царайг шинтгэсний хувьд 100 жилдээ тэнцэх 20 жил өнгөрлөө. 1945 он хүртэл Монгол зөвлөлт хоёулахнаа социализмын далбааг өргөж байсан бол дэлхийн дайн дуусч социалист систем тогтосон манай хөгжилд улам аяттай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Мянга 961 онд манай улс нэгдсэн үндэсний байгууллага дэлснээр олон улсын хамтын ажиллагааны өргөн замд орлоо. Бүгд наримдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн дарга нөхөр Зэдэн Бал нэгдсэн үндэсний байгууллагын ээлжид хуралдаан дээр манай хорны олсон түүхэн ололтын тухай ярьлаа. Бүгд наримдах Монгол ард улс төмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж, үндэсний болон нийгмийн дэвшлийн төлөө тэдний тэмцэлтэй эвснэгаа нэгтгэж, империалист түрэмгийлэлд хэлмэгдэхстэд туслах бодлого баримталдаг юм. Бүгд наримдах Монгол ард улс нэгдмэл нэгэн зорилго, эрх ашгийг үндэс болгон социалист ахад орнуудтай харилцаа холбоогон хөгжүүлэн улс төр эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллаж, хөгжиж байгаа орнуудтай харилцаагаа бэхжүүлж байна. Мянга 966 онд хуралдсан Монгол ардын хөлсгөл намын 15 дугаарыг хурал тус улсад социализм байгуулж дуусгах ээжүүрэн үндсэн зорилтыг дэвшүүлэн тавилаа. 15 дугаарыг хурлаас баталсан Монгол ардын хөлсгөл намын шинэ програмд орчин үеийн шинжилгээ ухаан жигнэгийн дэвшлийн ололтыг үндэс болгож, социалист нийгмийн үйлдвэрлэх хүчийг бүх талаар хөгжүүлэх, тус орны эдийн засгийн хүч чадал социалист соёлыг түргэн хурластай өрнүүлэх, нийгмийн социалист харилцааг боловсронгуй болгохоор заажээ. Шинэ програмын зорилтыг биелүүлэх их далайцтай хөдөлмөр 4-5 жилийн төлөвлөгөөгөөр эхэллээ.
Хөдөөжихүй ажилбэрийн орон Монгол улс хөгжлийнхээ шинэ үетэй зологлоо. Хөдөөжихүйд орчин үеийн техникийг нэвтрүүлэх, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд улс орны анхаарал төвлөрч байна. Хүн амд оногдох малын тоо толгойгоор дэлхийд тэргүүн барийн нэгийг эзэлдэг манай орны үнэт баялаг бол мал сүрэг. Ардын засгийн жилүүдэд манай мал сүргийн тоо 2 дахин өсжээ. Хөдөөжихүйд трактор, комбайн, цахилгаан салтур, цахилгаан хайч зэрэг шинэ техник өргөн нэвтрлээ. Малын маллгаанд шинжлэх ухааны ололтыг өргөн хэрэглэх болж, малын үлдэр ухсааг сайжруулахаар эрдэмтэд ширгуу ажиллаж байна. Манай эрдэмтдийн жирмайлтаараа Монгол малын үлдэр сайжирч, ноос ноолуур чанаржин, ашиг шимэн дээшиллээ. Жадоны үед дөнгөж 10 морин гадуурын станцтай байсан хөдөөжихүйд 60 донд өвчин механикдсан машинд мал аж ахуйн станц 40 орчим ажиллах болжээ. Зод эсрэгүүц хараг ажиллагаа улам нарийслаа. Малыг хашаажуулах томоохон арга хэмжээ авч зөвхөн сүүлийн 10 жилд 61 мянган хашаа барьлаа. Говийн нутгийн зүс царай өөрчлөгдөж байна. Босжуулалтын ажил говьоос эхлээд тал хэрийг хүртэл өргөн далайцтай боллоо. Сүүлийн 5 жилд 18 сая гавилчээр босжууллаа. Говийн хангай хоёрыг бид мөдхөн ялгахгүй байхаа гэж Хөдөлмөрийн Баатар Тэмээчин маань хэллээ. Нэрэж говид одоо нуурус, мод цэцэрлэг, алим жимс элбэгдсээр байна. Боолингийн тал, орхны хөндөй, борнуур зэрэг олон газар босжуулах төхөөрөмжийг үзэж болно. Хиймэл бороо гэдэг 90 хэрэг болжээ. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай хамтыг газар шинээс. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан гэр бүлийн хос дуучин амар сайхан Солонгоо хошин илгэлийн пароди хамтгийн жүжигчин Монгол улсын соёлын тэргүүн ажилтан булган эрдэнэ нарын хамтарсан уран бүтээлийн аялан тоглолт өмнө говь нутгийн үзэгч олноо зорилоо. 14-нд Манлай, 15-нд Хамбогд, 16-нд Баянгов, 17-нд Номгон, 18-нд Хүрмэн, 19-нд Баяндалай, 20-нд Ноён, 21-нд Гуравдис, 22-нд Сэврэ, 23-нд Булган, 24-нд Мандалав, 25-нд Өмнө говь аймгийн хөгжимт драмын театр, 26-нд Цогтоо суманд 19 цагаас тус тоглоно. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88-584-14, 99-74-78 дугаараас лавлаарай. Өмнгийн цэнхэр говийн үзэгч түмэн та бүхнийгээ бид бүхэнтэй нэгэн үдэш хамтдаа дуулж хөгжимдөж инээж өнгөрүүлэхийг урьж байна.
Монголын шилдэг, ардын болон нийтийн дуучид дурсам цэргэм сайхан дуунуудаа алтан гургалдай наадам дээр дуулан та бидний сонрыг мэлах болно. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол бүхийн өргөөнд наран үзүүр 14 цагаас, саран үзүүр 19 цагаас тус тоглогдно. Та хайртай дотны ээж, аав, эмээвөө, ах эгчэн баярлуулж дуу хуурын гайхамшиг мэдрүүлээрэй. Та тасалбараа Ticket.cg-ийн болон 8018 дугаар толбогдсон амжиж захиалаарай. Малчин та бол хариуцлагатай үйлдвэрлэгч. Та баталгаатай малын эм бэлтгэлийг сонгон эргэлзнээр малаа эрүүлж өгч танай хотноос чанартай түүхийд бүтээгдэхүүн гарна. Зүйтэй Evomic нь олон улсын GMP стандартыг хангасан эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдэн малчин таны гарт очиж байна. Малчин та QR кодыг уншуулснаар чанарын баталгаатай эм хэрэглэж байна гэдгээ мэдэх, эмийн хэрэглээг мөшгөх системээр баталгаажуулах боломжтой. Баталгаатай мөшгөгддөг зүйтэй Evomic. Монгол улсын гавьяат жүжигчин Бат Цэцэглэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан жаргал нарын 9 эрдний орон уран бүтээлийн аялан тоглолт Монгол орон даяар. Тоглолтоо 2025 оны 10 дугаар сарын 19-нд Багнуур, 20-нд Хинти, 21-нд Дорнод, 22-нд Скватер, 23-нд Чор, 24-нд Саншинд, 25-нд Улаанбаатар, 26-нд Цогцэцэг, 27-нд Өмнөгов, 28-нд Эрдэнэдалай, 29-нд Дундгов, 30-нд Төв аймагт, 11-р сарын 2-нд Өвөрхөнгай, 3-нд Баянхонгор, 4-нд Говьалтай, 5-нд Ховд, 6-нд Баяулгий, 7-нд Улс, 8-нд Завхан, 9-нд Хөвсгөл, 10-нд Булган, 11-нд Эрдэнэт, 12-нд Сэлэнг, 13-нд Дархан, 14-нд Зүн хараад тус тоглоно. Тоглолтод хөтлөгч дуучин Эрдэнэ очоор оролцсон. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8819-99-д 99-д 11 дугаараас лавлаарай. 9 Эрдэнэ орноо ерөөл билгийн аялгаутай нарлаг Монгол орноо нар зөв хурайлан дуулъя. 9 Эрдэнэ орон уран бүтээлийн аялан тоглолт Монгол орон даяар. Памперин ханиадны бэлтгэл. Энэ ханиадыг яах вэ? Хаашаа явах мэдэхгүй. 6 найрлах 1 шилэнд. Ханиадыг хамгийн хурднаар. Памперин Q эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эм зүйчээс асууно. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай хамтыг газар шинээс. Сангийн аж ахуйнууд улам тагчиж байна. Монгол зөвлөлтийн наримлын нэрмжид дарахны сангийн аж ахуйд төв суурин газрын шинж бүрэн бий. Цагаалгаан гэрэлтэй, уурын халааттай, эмнэлэг халуун ус, дэлгүүр ганц, 7 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэгтэй ийм аж ахуйн суурьшсан төв манай орны дөрвөн зүгт олширсоор байна. Энхийн хөдөлмөрт багаж нэгтэй, байн тулалдаанд зэвсэг нэгтэй Монгол зөвлөлтийн наримдал манай бахархал. Энхэд цагийн нөхрөлийн дурсгалуулсан энэ трактораар атрын хөрсийг анх хагалсан юм. Үеийн үед онгон байсан атар газрыг тариалах хөдөлгөөнийг манай цог золбот залуучууд хошуучилсан юм. Атрын анхны шанг татаж байсан 1959 он саяхан боловч одоо бид хагас сая гектар атар газрыг тариалаж байна. Эжүүрэн техникээр ургацсан хураах боллоо. Хөдөлмөрийн баатар цагаан шүхэрт шиг нэрд комбайнчид олон бий. Мянга 970 оны ургац хураалтын аврага Эвлийн гишүүн галт шиг хөдөлмөрч Жавхалаг залгамж үеийнхэн хөдөөж ухойд олноороо ажиллаж байна. Бүх нийтийн хүчит тусалцаа шаардахаар тийм их ургацыг атраас авдаг боллоо.
ажилчид, оюутан, сэхэтэн зэрэг эрс хүртэл ургад сурах ажилд тусалдаг заншил тогтсон юм. Манай хөдөө жихэн бие даасан нэг том салбар нь газар тариалан боллоо. Өнөөдөр бид тариалуулныхаа хэрэгцээг өөрөн үйлдвэрлэн хангаж байна. Хөдөө жихэн түүхийд газрын өгөөмөр шимигээ түшгэлсэн хөнгөн хүнсний үйлдвэрийн шинэ газрууд Монгол нутагт олон арваараа сүндэрлэн бослоо. Шинэ үйлдвэрүүд одоо цагийн боловсронгуй техникээр тоноглогджээ. Малажхан гол түүхийд мах, сүү, арьс шир, ноосыг үйлдвэрийн аргаар боловсруулж байна. Манай бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээрч гарч байна. Нарийн техникийг уран чадмаг эзэмсэн шинэ хүмүүс бол хувьсгалын нэг том ололт мөн. Өчигдрийн малчны хүүхдүүд өнөөдөр суур машин, мотор төлгөн эзэн болжээ. Их багш Ленин Монголын хувьсгалчдад захиж хэлэхдээ Монгол одоо эрдэм соёлва үйлдвэрийн явдалд боловсрохыг хичээвэл зохино гэж билээ. Монголчууд бид эрдэм соёл, аж үйлдвэрийн явдалд хичээнгүйлэн боловсрч Ленин багшийн гэрээслэлийг биелүүлж байна. Манай нийгмийн дэргүүлэгч хүч болсон ажилчин ангид төрөн өсч бэхжилээ. Зөвхөн Улаанбаатар дахь аж үйлдвэрийн комбинат 4,000 ажилчинтай болжээ. Хөдөлмөрийн алдар гавьяатны дунд хүндтэй барийг уурхайчид эзэлдэг. Малайхан их уурхай нийслэлийн үйлдвэр ажихуйн газруудын өдрөөр өсч байгаа түлшний хэрэгцээг ханган өдрөөс өдөрт боловсронгуй ажиллагаатай болж байна. Хөдөлмөрийн Баатар отгон цагаан. Малайхаас төрсэн манай хөдөлмөрийн баатруудын ууган нь давааж буй юм. Хөдөлмөрийн залуу баатруудын нэг шархуу Улаанбаатарын автозасрын заводод ажилладаг. Түүнийг ардын хурлын депутатаар сонголоо. Хөдөлмөрийг шинжилэх ухааны ололттой хослуулсан боловсралтай ажилчдыг бэлтгэх бүхэл бүтэн систем манайд бий боллоо. Боловсралтай ажилчны уурхай болсон техник мэргэжлийн сургуулиудын нэлээд нь Улаанбаатарт байгуулагдлаа. Батүлзий 7 дугаарын төгсгөл слесэр болохоор шийдэжээ. Түүний нөхдөж гисэн цөмөл иймэрхүү бодолтой. Модхон слесэр токорчин болох энэ хүүхдүүд Ахмад үеийн хөдөлмөрийн нандин багжийг залгамжлан авах юм. Багш нар нь манай их орны дээд сургуулиуд болоод зөвлөлтөд сурсан хүмүүс. Дээд дунд тусгай мэргэжилтэй хүмүүсийн тоо сүүлийн 30 жилд манай 20 хүн тутамд нэг ногдохоор өсчээ. Төгссөн сурагчид нь үйлдвэрт очоод сургуулийнхаа нэр төрийг өндөр өргөж явна. Улаанбаатарын байшин үйлдвэрлэх комбинатад тэд олноор ажиллаж байна. Энэ бол зөвхөн 4-р 5 жилд манай ашиглалтанд орсон 750 барил байгууламжийн нэг билээ. Газар дэлхийн баялагийг өөр төрлийн баялаг болгон хувиргах их хаянд бид хэдийн гарсан. Оюун баялагийг боловсруулах олон арван үйлдвэрийн газар байгуулагдсны нэг нь
Завхан аймгийн Тосон цэн гэдэг. Энд гараар хийх ажил жилээс жилд ховордсоор байна. Хүчирхэг техникийг дагаад хөдөө газар соёл нэвтрлээ. Усыг ч дэмий урсгахгүйг бид ирмэлцдэг юм. Хөвсгөл овсбойрын гүн цэнхэр нууруулж зүс царайгаан өөрчилжээ. Хөвсгөл далайд Ахмад Бата туслахын хамт цэнхэр замын аянд явж байна. Цагаан нуурын баялаг нь загас юм. Загасчин гэдэг манай хувьд шинэ нэр. Хангай хөдөө талмын ан амт нар баян. Анчид тэгээд ганцхан дүрэн олцтой. Зард харах мөнгөн сортой үнийг хүртэл зүсэн бүрийн ангийн үсийг бид эдэлдэг. Эх орнын алтан хөрсөн дор баялагын бас нэгэн сан бий. Олон төрлийн өнгөт металлыг бид олзуурлан ашиглаж байна. Болгон аймгийн Эрдэнтийн аваноос манай хайгуулчид зэсийн үлэмж том ордыг нээлээ. Хөрсөн дороос Эрдэнэ ологчдын дунд Хөдөлмөрийн Баатар ширчин дорж алдаршлаа. Ховор нандин хайлуур жоншиг Хэнтэй аймгийн Бэрхэн урхайгаас гаргадаг. Сэлэнг аймагт Жолоон үрсний томхон орд саяхан олж эл урхайн аргаар ашиглах боллоо. Шарын голын уурхай манай орны төлөш эрчим хүчний хөгжлийн өнөөдрийн нүүр царайг үзүүлнэ. Бохтрэгний утаа замхраад 10 жил боллоо. Одоо манайд элчит тэрэг хүндийн тээвэрт явж байна. Монголын төмөр замаас төрсөн хөдөлмөрийн баатруудын нэг ой дэвням холын аянд гарч байна. Тал нутаг өдрөөс өдөртөж явхаажиж байгааг ой дэвням андах байна. Дорнод хязгаар. Шавилсан хотод орчин үеийн тоног төхөөрөмжтэй мах комбинат, ноосны фабрик, цахилгаан станц, орон сууцны олон арбан барил баригдлаа. Эх орны баруун хязгаар жаргаланд хотод хасаг, урянхай, дөрвөд, загчин зэрэг олон яс үндэсний хүмүүс
нэгэн сэтгэл нийтийн зүтгэлээр баясгалант шинэ амьдралаа зохиож байна. Агадуугийн наримдал интернационализмын ачуурээр болсон шин дарханд очицгоё. Дархан бол манай амьдралд бий болсон гайхамшгуудын нэг юм. Арав хүрэхгүй жилийн өмнө эзгүй талд шинэ хотын зөвхөн шав тавигдж байлаа. Шав байсан газар одоо аврагтам үйлдвэрүүд яриаж байна. Үлгэр шиг санагдаж болох юм. Гэвч үлгэрийг үнэн болгох чадлыг бид ариун цагаан хөдөлмөр үнэн чин наримтлын хүчээр олсон юм. Дархан хотын хан туурга бүрд Орос, Монгол, Болгар, Чехословак, Польш, Мажар хүмүүсийн халуун гарын мөр үлдэжээ. Дарханд байгуулагдсан дулааны цэглаан станц хотын бүх хэрэгцээг хангаа зогсохгүй өөр хот тосгонууддаж элчийн өгч байна. Хойсголын өмнөх Монголд цорын ганцхан цэглаан станц 60 кВт-ийн гэрэл өгч байлаа. Зөвхөн өнгөрсөн 5 жилд манай нэг күнд оногдох цэглааны яриг 2 дахин өслөө. Дарханаас гарсан өндөр хүчлийн шугам тал нутгаар гэрэлгэгээ элчин яриг түгээх судас болж байна. Чехословак нөхөд цементийн заводын өргөтгөлийг хийлцэн дуусч байна. Цагаан тосгоны заводыг Польш улсын тусламжтайгаар байгууллаа. Болгарын мэргэжилтэн Андреев заводын дарга нацагдорж ерөнхий инженер Дүндевгоровын үйл судал ажиллахан. Тэд Болгар нөхдийн тусламжаар баригдаж байгаа нэхий дийлэн комбинатыг ховсголын өмнө бүрэн ашиглалтанд оруулахыг хичээж байна. Хотын гүйцэтгэх захиргааны дарга сүрэнгийн албан тасалгаанд олон овог хэлний хүмүүс уулзаж хотын одоо ирээдүйг хэлэлцдэг. Дархан хотын хэдийн төлөв энэ зургаас тодорхой. Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн гишүүн дэлгэсэн манай улс энэхүү интернационалч байгууллагын хүрээнд социалист ахадуу орнуудтай талбарын хамтын ажиллагаа өрнүүлж эдийн засгаа улам хурдтай хөгжүүлж байна. Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн гишүүний хувьд манай улс олон талтай үйл ажиллагаа явуулж байна. Манай төлөөлөгчид олон улсын хөрөнгө оруулалтын банкны ээлжид хуралдаанд оролцдог юм. Монгол зөвлөлт хоёр улс социалист орнуудын гайхны хөрлийн суурийг тавилдсан анхны анд нөхөд билээ. 1966 оны ихэр
зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Брежнев тэргүүтэй зөвлөлт холбоот улсын нам засгийн төлөөлөгчд манай хоронд ажиллах үеэр Монгол зөвлөлт хоёр улсын хооронд наримдал хамтын ажиллагааны болоод харилцан туслах гэрээ байгуулсан тус хоёр орны наримдлын шинэ үеийг нээсэн их үйл явдал боллоо. 1970 оны 10 дугаар сард Москвад бүгд наримдах Монгол ард улс зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын нам засгийн төлөөлөгчдийн уулзалтаар 1966 онд хийсэн гэрээ хэлэлцээг баяжуулан цаашид хоёр орны хамтран ажиллах үндсэн чиглэлийг тохиролцсон тогтоож зөвлөлт засгийн газар манай улсын улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд шинэ их тусламж үзүүлэхээр шийдвэрлсэн нь хамтын ажиллагаа наримдлын яруу сайхан илрэл боллоо. Энэ чухал баримт бичигт зөвлөлтийн талаас зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын сайдрын зөвлөлийн дарга нөхөр Касигэн, Монголын талаас бүгд наримдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн дарга нөхөр Сэтэнбал нар гарын үсэг зурлаа. Москвад болж байгаа тэрхүү чухал уулзалт хэлэлцээг манай ард түмэн нүдэд чихэд тавин анхаарч байлаа. Харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн ололтоор зэвсгэлсэн манай ард түмэн Хоровогийн хаан юу болж байгааг цаг тухайд нь сонсч мэддэг. Одоо манай 60 дахь хүмүүр ярьдаг устай, 20 дахь хүмүүр радио хүлээн авахчтай билээ. Монгол оронд дэлхийн төв бүрээс ирж байдаг олон мянган мэдээ, утас, цахилгаан харилцааны зангилгаа нь Монголын цахилгаан мэдээний агентлаг Мандсан байна. Мандсамгийн мэдээ агарын төлгөн сонины хуудасаар дамжин олон түмэнд хүрдэг. Ном сонин сэтгүүл манай нэг хүн тутамд 6-аас 7 ширхэг ноогдож байна. Анкараараа Улаанбаатараас ярьж байна. Европын орнуудын коммунист ажилчны 27 намын төлөөлөгчдийн уулзалт 10 дугаар сарын 20-21-нд Москвад боллоо. Уулзалтанд оролцогчид Европын аюулгүй байдлын төлөө тэмцэлтэй холбогдсон асуудлаар санал бодлоо солилцлоо гэж хэвлэл зориулсан мэдэн тэмдэглэжээ. Монголын телевиз нэвтрүүлэг явуулж байна. Улаанбаатараас хэдэн мянган бэрийн хол болж байгаа явдлыг бид гэр байшинтаа суугаад сонсч үздэг боллоо. Москвад Чайковский нэрмжит дуу хөгжмийн уралдаанд Монгол дуучин Бадэжев оролцож байна. Дэлхийн хэмэл дагуулаар дамжуулан орбит станцын тусламжаар монголчууд бид ингэж сансрын холбоо барьж байна. Эх орны нийслэлд өглөө боллоо. Ахмад үеийн үйлсийг нэр төртэй залгамжлах өсвөрийн багчууд эх үйлсийн алтан жолоог эднэр там бид найдаж атгуулах болно. На прошлом уроке мы манай хүүхдүүд харвагаасаа гадаад хэл сурдаг. Только первую главу сказки «Мастер Али». Дома вы должны были прочесть ее до конца. Наденьте наушники.
О чем говорится в этой сказке? Жил на свете жестокий хан. Люди очень боялись его. Однажды его сын ушел на охоту и не вернулся. Хорошо, достаточно. Ганхаяк, продолжай. Его разорвали звери, но хан этого не знал и послал слуг на розыски. Когда они его нашли... Ялангуяа орос хэлээр Ленин багш ярьж байсан маа гэдгийг тэд сайн мэддэг. Орос хэл тэдэнд дэлхийн соёлын өндөр оргилд хүрэх жигүүр болж өгдөг. Он нам даст мудрый совет. Жаргалтай энэ хүүхдүүд олон улсын хүүхдийн туслан архитект амархаар галтад тэргэнд сууж байна. Эд нарыг урдын гунигт багнастай зүйрлэн бодъё. Аргал түүжуга энэ охиныг харцгаа. Хэрвээ дамдингийн бадамжив социализм байгуулж байгаа өнөө үед өсч божоогүйсэн бол нийслэлийн нэг том эмнэлгийн эмч болоод ингэж явахсан гэж юу? Хэрвээ юм бүхэн хуучнараа байсансан бол ядуу ардын хүү шагдарсран хүний зүрхэнд мэс засал хийдэг академич болгосон гэж юу? Хөдөөжөхөө газар тариалан шинжилх ухааны аргаар эрхлэн явуулах талаар эрдэмтэд хувь нэмрэн оруулж байна. Эдний нэг нь академич Тойвго. Зүүн хараадах ургамал газар тариалангийн туршлага станц энд шинэ сортын ургамал гаргаж авахар туршиж байна. Шаамара халахын гол ховд говь алтайд алим жимс тариалах боллоо. Нэрт цэцэрлэгчин Шагдар Шавнырийн хамт эх орноо жимс цэцэрлэгийн ихэд талбар болгохыг мөрөөдөж байна. Сансар хорвоогоос эхлээд бичил биес хүртэл байгалийн нарийн нууцыг монгол хүн судлах боллоо. Одон орон судлагч Баасанжав алс холын одоо гаригуудад хараагаан тавьж байна. Сумын шинжилгээний институтад манай эрдэмтэд зөвлөлтийн болон ах トゥ орны эрдэмтдтэй хамтран ажилладаг билээ. Эрдэмтэн чадраа бичил барамнасыг судлаж байна. Манай эрдэмтдийн бүтээлийг дэлхийд дахин үнэлж байна. Монголын эрдэмтэд нэлээд орны академийн гадаад гишүүнээр сонгогдлоо. 1970 оны 100 Английн Лидсийн их сургуульд Монголын шинжилх ухааны академийн ерөнхийлөгч Ширэндэвт түүхэн ухааны докторийн хүндэт диплом гардуулах ёслолыг эртний уламжлалт заншлаар үйлдсэн билээ. Эдгээр сарын дараа академик Ширэндэв Улаанбаатар хотод олон улсын монгол эрдэмтний 2 дугаар хурлыг нээж дэлхийн 30 гаруй орноос ирсэн эрдэмтэн мэргэдэд баяр хүргэлээ. Монгол эрдэмтэд манай орны соёл, урлаг шинжилх ухаан, ардын боловсролын ихэд хөгжсөнийг хэлсэн үг элтгэлдэн онцлон тэмдэглэж байлаа. Захав ичиж чаддаг хүнийг саяхан манайх эрдэмтэд тооцож байсан юм. Гэвч хувьсгалын жилүүдэд ардын боловсролын системийг цоочноор бий болгон бэхжүүлж чадлаа.
Манайх энэ 1970 оноос сургуулийн насны бүх хүүхдүүддээ бүрэн бус дунд боловсрол олгож эхэллээ. Үндэсний хэлбэртэй социалист агуулгатай утга зохиол урлаг бий болж театр, соёлын ордон, номын сан, кино, балет, дөөр зэрэг олон арван үг монгол хэлэнд шинээр нэмэгдлээ. Манай шин сэхэтэн ардынхан хуучин үеийн оюун санааны өгөөс аль сайн сайхныг авч шинэ урлаг соёлыг хөгжүүлэх хэрэгт ашиглаж байна. Зааны яс, мөнгө, зандан модоор гойд сайхан сීлэн цолборлог, ардын уламжилт урлагийг улам баяжуулж байна. Хавьяас хойсголаар төгс нээгдэж эхэн нутаг маань жаргалан амьдралын дуу цуурайтсан орон боллоо. Ардын дуужгийн чуулга бол манай шинэ урлагийн нэр дагарсан хэдэн арван хамт олонны нэг юм. Манай шин соёлын хөгжих бас нэг ширэгшгүй болгоно. Дэлхийн дэвшилт соёлын ололт мөн. Монгол Мефистофел, Монгол Лирван, Монгол Дон Кихот нэгэнт бий болжээ. Оргарын дөр бүтээсэн ардын жижигчин бүрөвдөрж дэлхийн сонгод хөгжмийн зохиолч Гуногийн Фауст дурын гол дүр Мефистофел тоглож улсын гавьяа жижигчин Чулуун нарийн хөгжмийг удирдах байна. Дуучин бүрөвдөрж ардын зэрэгтэр Хасбаатарын тухай дуурайд тоглож бас нэг сайхан дүр бүтээхээр бэлтгэж байна. Энэ дуурийг хөгжмийн зохиолч Дамдүсрэн зохиож, яруу наригч чимэд сомнолыг бичиж байна. Энэ бол Хасбаатарын өглөл дууны оршил хэсэг нь. Зүгээр их баатарлаг болж шүү. Харин уянгийн тал нь жаахан дутагдaltaй байна. Уянгийн тал нь бол цаашаа гарна чи одоо жинхэнэ дуулахын сонс. Ардын Басныг Баатар Магсаржуугийн тухай романыг зохиолч удвал бичиж дуусгаад хэлэлцүүлж байна. Зохиолч Эрдэнэ, Эренчин, Оюун, Цэгмэд, Явуу Хулан, Төдөв, Даштиндэв. Манай дөрслөх хурлаг одоо ард түмний оюун санааны амьдралын салшгүй хэсэг нь болжээ. Зураач Сингэ зохио ардын урлагийн өвөрмөц аргыг ашиглан түүхэн сэдвт бүтээл хийж байна. Урлаг утга зохиолын бус төрлүүдийн адил дөрслөх урлагийн гол сэдэв социализм байгуулж байгаа орчин үе юм. Манай хорон барилга байгуулалтын их талбар болсныг энэ зураг шинэхэн баригдаж байгаа энэ барилгын аль аль нь адилхан гэрчилж байна.
нийслэлд улсын хүн амын дөрвөний нэгэнд суудаг юм. Түүний талаас илүү хувь нь шин суудсанд ороод байна. Хүн амын тал хувийг залуучууд эзэлж байна. Залуучуудад бол энэ сүм дуган музей үзмэрийн зүйл юм. Тэдний орд харш огтөр болжээ. Одоогийн Улаанбаатар нь шинжлэх ухаан, соёл урлагийн орднуудын хот билээ. Эндээс их орны сэргэн мандалтын яруу дуу хоолой суурьатж байдаг юм. Ардын хувьсгалыг мандуулж, Монголын ард түмний тэмцэл хөдөлмөрийг мэрэгнээр зохион байгуулагч манай дайчин манлай Монгол ардын хувьсгалт нам биднийг ялалтаас ялалтанд жолоодож байна. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж байна. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга бөгөөд наримдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн дарга нөхөр Юмжагийн Цэтэнбал. Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд наримдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Жамсрангийн Самбуу. Монгол орн Монголын ард түмний сэргэн мандасны аав гайх баярын өдөр. Монголын ард түмний суутхуу Сүхбаатарын нэрэмжит талбай. Бүрэн ирэхэд тус гард өвтөнсөн улсын маань хэлхий цагаар халдашгүй дархан Батын 1921, 39, 45 оны дайн тулааны гал дундуур хатуужин бэгчиж алдар гавьяага мандуулсан Монгол ардын арим орчин үеийн цэрэг дайны боловсронгуй техник, уран чадварыг эзэмшин эх орны энхийн соргог мананд бат зогсож байна. Жилбэрийн 7 дугаар сарын 11 бүх ард түмний баяр. Монголын ард түмнийг хөгжлийн цоошин замаар гойволтгүй мэрэгнэр хөтлөн жолоодогч Монгол ардын хувьсгалт намын яруу үйлсийн Батрал мандлын баяр. Эх орныхон хөгжлийн хэтийн төлөвт зоригдсон Монголын ард түмэн бид марксизм-ленизмын туяандар шалгарсан манлай намынхан удирдлагаар социализмын ялгуулсан замаар итгэл төгс давшиж байна. Бидэнд мэдэхгүй чадахгүй гэх зүйлгөө бөгөөд цэнгэлийн манлайг олж болохыг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднэ.